Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд 252 BI төлөвийн data source-ийн шинжилсэн хувилбарыг танилцуулъя. За data source руу ороход таны үүсгэсэн data source-ууд эхлээд харагдах болно. За шинээр data source үүсгэхдээ new data source төвчийг дарна. За data source үүсгэх гэж би table-ээ сонгоод ингээд table маань ингээд харагдчих байна. За тухайн table-ээсээ багнуудаа сонголцтойгоор оруулах боломжтой. Одоо энэ table-ийг хадгалъя, data source болгож хадгалъя. Хадгалах төвчин дээр дараад test 1 гэдэг хадгалчихъя. За test 1 гэсэн data source маань хамгийн дээр ингээд үсээд гараад ирлээ. За data source-н дээрээ дарахад тухайн data source-ийн өгөгдөл маань ерөнхий байдлаар ингээд харагдаж байна. За үүсгэсэн data source-а засах болох хэрэгтэй гэж үзвэл edit төвчин дээр дараад за энэ гэсэн хасыг анчиг хийлээ. Хадгалах төвчин дээр дарахад тухайн test 1 гэдэг data source-н дээр хадгалах гэвэл төвчин дээр дараад за test 1 гэдэг data source-н дээр дарлаа. Index гэдэг баг маань хасагдсан байна. За мөн та хоёр table-ийг хооронд нь join гэж data source үүсгэх боломжтой. Ингээнд бол new data source төвчин дээр дарлаа. За жишээлбэл энэ хоёр table-ийг хооронд нь join дээ. За эхлээд та өөрийн багнуудаа сонгох хэрэгтэй. За тухайн холбох гэж буй багнуудынхаа ID-нуудыг холболоо. Join-уудаа сонголттойгоор оруулах боломжтой. За тухайн table-ээсээ аль багныг авах боломжтой вэ сонгоно. За цагийн сонголоо. Хадгалах төвчин дээр дараад тухайн data source-н дээр нэмэн өгнө. Үүсэн joins нь хоёр table маань data source болоод ирсэн байна. За хамгийн сүүлд цагийг нэмсэн цаг гэдэг гараад ирж байна. За баярлалаа.